За сайн байцгаана уу? Та бүхэндээ олон улсын эпилепсийн өдрийн мэндийг хүргэе. За Монгол Японы эмнэлгийн эпилепсийн төвийн мэдрэлийн эмч Гансавт байна. За өнөөдөр та бүхэнд эпилепсийн эмийн эмчилгээний сонголт хяналтын талаар мэдээлэл хүргэх нэ. За эпилепси гэдэг нь өөрөө татах, эвхрэх, гайхшрал давтах гэсэн грек үгнээс гаралтай байдаг. За хүний уурга тархинд цахилгаан гүйдлийн үйл ажиллагаа тасралтгүй байнгын явагдаж хүний ой тогтоол сэтгэн бодох чадвар ингэж байнгын ажиллаж байдаг. Гэвч тархинд гинтийн докторгүй цахилгаан цэнгийн хүчтэй тасралт болсны улмаас унал таталт үүсдэг. За тархины аль хэсэгт энэхүү цахилгаан цэнгийн өөрчлөлт жишээлбэл тухны, чамархай, дагдсны аль хэсэгт үүссэнтэй холбоотойгоор унал таталт нь янз бүрийн хэлбэрээр илэрч болдог. За тэгээ эпилепситэй тэмцэх олон улсын холбооны ангиллаар эпилепси өвчин гэдгийг тодорхойлохдоо аяндаа үүсэх сэдээгдээгүү. Тэгэхээр хүнд янз бүрийн хордлого аваагүй, халуураагүй, гэмтэл бэртэл үүсээгүй байхад л аяндаа сайхан ингээд тайван байж хад унал таталт илэрх юм бол тэгээ энэ унал таталт нь хоёр болон түүнээс дээш ингээд тохиолдсон. Тэгтээ тохиолдохдоо 24 цагийн зайтай тохиолдсон байх юм бол энэхүү унал таталтыг эпилепси өвчин гэж үзнэ гэж тодорхойлсон байт юм байна. За тэгээ эдгээр энэ зурган дээр харагдаж байгаачлан хүний уурга тархины цахилгаан идэвхжил хэвийн ингээ явагдаж байгаа юм бол тархины био цахилгаан идэвхжил тархиныг бичлэгт хэвийн гардаг. Харин тухайн нэг хэсэгт энэ чамархан хэсэгт ч юм уу ингээд тархины цахилгаан идэвхжил ингээ өөрчлөлт илэрх юм бол голомтод эпилепси гэж нэрлэдэг байх нь. За тэгээд тархины цахилгаан бичлэгтэр тухайн л хэсэг дээр өөрчлөлт тодорхойлогдно. Харин тархины цахилгаан идэвхжил нь яг тархины тодорхой байрлалгүйгээр нэлэнхүүдээ ингэж өөрчлөлтөнд орж байгаа юм бол тархмал эпилепси гэж ингэж дотор нь ангилж үздэг байх нэ. За тэгээ унал таталтын хэлбэрүүдийг авч үзэх юм бол голомтод буюу хэсэгчилсэн эпилепси, нийт эпилепсийн 60%-ийг за ерөнхий буюу тархмал нөгөө тархины бүх хэсгийг хамарж байгаа нь болохоор 30%-ийг харин үлдсэн 10% нь яг хэсэгчилсэн байна уу, ерөнхий байна уу гэдг нь тодорхойгүй байт юм байна. За энэ доор зурган дээр харагдаж байгаагаар яг л нэг тодорхой тархины тодорхой хэсэгт эмгэг идэвхжил үүсэл за эндээ ингээд нэг арцетик маслаад байгаа юм шиг юмд идэвхжил өгөөд улмаар ингээд зарим бүр тархиныхаа бусад хэсэг рүү ингээд тархаж ивэл энийг голомтод харин тархины бүх хэсгийг л хамраа цахилгаан идэвхжлийн өөрчлөлт илэрж ивэл татмал буюу ерөнхий уналт гэж үздэг байх нэ. За тэгвэл энэ унал таталт илэрлээ гэх юм бол ямар эмчилгээ хийгдэх вэ? Эхний сонголтын эмчилгээ нь бол эмийн эмчилгээ байдаг. За эмийн эмчилгээний гол зорилго нь ерөөсөө л энэ идэвхжээд байгаа тухайн мэдрэлийн эсийн хит идэвхжлийг дарангуулаад докторжуулах юм зорилготой байдаг. За тэгээ ийм ууснараа унал таталтаас бүрэн мөсөн сэргийлэх эсвэл уналтын давтамжийг бууруулах боломжтой байдаг. Тэгэхээр нийт өвчтөний эпилепситэй хүмүүсийн 3/2 нь уналтын эсрэг ийм ууснараа унал таталтгүй ингээд амьдарч аж түрж байдаг болох нэ. Тэгээ энэ нийт энэ 60%-ийн тохиолдлын 50% орчим нь болохоор эхний сонголтын юм нүр дүнтэй тохирч унал таталтгүй байх боломжтой байдаг гэж үздэг. За энэ хажууд хийгдсэн судалгаанаас харахад нийт өвчтөний 70%, 60-аас 70% нь бол эмийн эмчилгээнд үр дүнтэй. За тэгээд эдгээр эмийн эмчилгээнд үр дүнтэйгийн 47-оос 50% нь болохоор нэг л эмийн анхны сонгосон эмэндээ үр дүнтэйгээр унал таталтгүй байдаг. Харин бусд нь болохоор 2, 3 болон түүнээс дээш эмийн эмчилгээгээр эмчлэгддэг байх нь. Харин үлдсэн 30-аас 40% нь эмийн эмчилгээнд үр дүнгүй эмэн төсвөртэй эпилепси гэж үздэг байх нэ. За тэгээ хүн хэдий ч олон төрлийн юм хэрэглэх шаардлагатай байна. Төдий ч унал таталтаас амжирах магадлал байдаг. Тэгэхээр ер нь л эмэн төсвөртэй эпилепси болоод байна л гэдгийг рүү хэлдэг. За гэсэн хэдий ч сүүлийн үед зөндөө шинэ эмнүүд нэмэгдэж байгаа учраас энэ эмэн төсвөртэй эпилепсинүүд маань ч гэсэн шинэ эмийн тусламжтайгаар бас унал таталтгүй байх бас боломж байсаар байна. За энэ дээр болохоор зэрэг уналтын эсрэг эмнүүд 1860 оноос Боромед гэдэг эмийг анх шинжлэх ухаанд нээж практикт нэвтрүүлсэн байна. За үүнээс хойш ингээд баг багаар уналтын эсрэг эмнүүд маань ингээд
нээгдэж одоо нөгөө практик нэвтэрсэн байна. Харин 1990 оноос одоо огцсон одоо уналтын эсрэг эмнүүд, шинэ эмнүүд маань ингэж гарч одоо практикт нэвтэрч одоо уналттай хүмүүс маань эмчилгээндээ хэрэгжилж байна. Одоо эдгээрийг ингээ харахад бол манад харьцангуй бас уналтын эсрэг эмнүүд маань ороод ирсэн. Одоо пенобарбитал, фенитоин, одоо карбамазепин, вольпрат, зонизамид, ламотрижин, топирамат, окскарбамазепин, левотиризетам, лакозамид гэдэг одоо эдгээр юмнууд маань харьцангуй бас ороод ирсэн. Эмч биднэрт одоо бас харьцангуй зэвсэгтэй уналтын эсрэг бас тэмцэх юм чадвартай болоод байгаа лээ. За тэгээ эдгээр одоо уналтын эсрэг юмнуудыг бас хэд хэдэн ангилж бас авч үздэг. За энэ слайдн дээр болохоор уналтын эсрэг юмны одоо химийн найрлагаар нь бас бүлгүүдэд хувааж авч үзчих бас болд юм байна. За дараагийн энэ слайдн дээр болохоор тухайн эмийн одоо үүссэн цаг хугацаанаас одоо шалтгаалаад одоо нөгөө уламжлалт буюу 1-р игнэний за 2 дахь болон 3 дугаар игнэний буюу орчин үеийн шинэ нэмнүүд гэж бас ингэж ангилж бас авч үзэж болох юм байна. За эсвэл одоо унал таталтын хэлбэрээр нь одоо эмэлзэн шинж тэмдэг дээр нь үндэслээд одоо унал таталтын хэлбэр, эпилепсийн хэлбэр дээрээ үндэслэж бас нөгөө эмээ сонгож болдог юм байна. За энэ дээр бол нэг хуучин ангиллаар авч үзсэн байна. Гэхдээ одоо голомтод эпилепси, одоо тархмал эпилепси дээр ямар эмнүүдийг сонгох вэ гэсэн бас юм алгоритм харагдаж байна. За тэгээ ингээ зөндөө юмнууд үүсэж байгаа ч гэсэн зарим юмнууд нь болохоор дангаараа хэрэглэгддэг, зарим юмнууд нь болохоор зөвхөн өөр юмтай хавсарч уужээж уналтын эсрэг юмны үйлчилгээ үзүүлдэг бас үйлчилгээтэй байдаг. Одоо жишээлбэл одоо энэ дээр цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн пелбамат, топирамат, перагабалин, габапентин, канабоид эдгээр юмнууд маань дангаараа бол уналтын эсрэг юмны үйлчилгээ үзүүлэхгүй заавал хавсарсан одоо байж ээж уналтын эсрэгийн үйлчилгээ үзүүлдэг юм бас өөр мөн онцлогуудтай байдаг байна. За тэгвэл уналтын эсрэг им уух давуу тал нь юу юм бэ? Одоо би насан туршдаа им уух юм уу, уухгүй байж болохгүй мүү гэсэн одоо асуултууд гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л одоо энэ тохирсон имээ ууснаар дахин унал таталт үүсгээс сэргийлдэг. Тэгэхээр нөө хизээ унж татах нь тодорхойгүй юм эрсдэлтэй явахгүй имээ ууснаар одоо сэргийлэх бас боломжтой. За тэгээ уналтын эсрэг юм ууснаар удаан хугацаагаар унал таталт илэрхгүй бол одоо машин жолоод усан цэлэг бусад спортоор хичээлэх боломжтой болно гэдэг. За Монгол улсад одоо яг уналт таталттай хүмүүст одоо юм нөгөө машин жолоодох зэрэг одоо юм дүрм журм хараах одоо тавигдаагүй байдаг. Тэгэхдээ одоо өндөр хөгжилтэй Япон зэрэг улсуудад бол унал татлалт эпилепси онцлогдсон байвал 2 жилээр одоо машин барих эрхийг ингээ хязгаарладаг. Тэгэхээр одоо эмээ ууж одоо айгуу сайн унал таталтгүй ингээ сайн дэглэмтэй байснараа энэ одоо машин жолоодох эрхээ явсан гэж сэргийлэгдэг. За тэгээ гинэт одоо унж татснаар болохоор гэмтэж бэртэх, түлэгдэх, ав тасалд орох зэрэгээс одоо сэргийлж болдог. Одоо эм ууснараа сэргийлж болдог. Тэгэхээр манад бас айгүйх түгээмэл тохиолддог. Одоо гэрт амьдарч байгаа хүмүүс мань дандаа ингээд гинт одоо унж татаал нөө зуух руугаа орж юм түлэгдэлийн бас юм гэмтэл бас их авдаг. За тэгээд одоо энэ гэмтэж бүртгэхээс ялангуяа энэ настай хүмүүс одоо нөө хугарал гэмтэл үүсэх өндөр эрсдэлтэй байдаг учраас одоо нэгэнд одоо эпилепси онцлогдсон бол одоо уналтын эсрэг юмыг уухыг одоо зөвлөдгөө. За дараагийн нэг давуу тал нь одоо хүнд хэлбэрийн давталтын эрсдэл бага үүсгдэг. За одоо сүдэп буюу эпилепсийн гинтийн өвлийг үүсгэхээс сэргийлдэг байна. За ийм ууж одоо унал таталт одоо урдсан сэргийлснээр өөрт болон одоо энэ хамгийн гол нь одоо энэ унал таталттай хүмүүсийн бас нэг гол одоо чухал хүчин зүйлүүд нь одоо гэр бүл байдаг. Тэгэхээр эргэн тойрондоо одоо юм сэтгэлийн амар амгалан байдал одоо хизээ мэдгүй хизээ унах нь тодорхойгүй байдал үүсэхгүй юм сэтгэлийн амар амгалан байдлыг үүсгдэг давуу талтай. За тэгвэл уналтын эсрэг юм уухын сул тал нь юу вэ гэхээр яг хөө зарим уналтын эсрэг юмнууд нь бол гадч нөлөө үзүүлж болдог. За тэгээд өдөр болгон эмээ уух санах одоо залуучуудад бол эм ууж хөвшээгүй учраас өдөр болгон эм уух нь бол өөрт жоохон төвөгтэй санагддаг. Гэвч одоо ингээл даралттай артерийн даралттай хүмүүс ингээд өдөр болгон эмээ уугаад хөвшсөн байдаг. Тэгэхээр эхэндээ бол жоохон ингээ хэцүү санагдах боловч одоо ингээд хөвшил болгоод эхлэх юм бол тийм асуудал бол үүсэхгүй.
За тэгээ цаг төлөвлөлт шаардлагатай байдгаа гэхээр за нэг уналтын эсрэг хэмээн хөнгөлтэй хэмээр бичүүлэх юм бол жороо бичүүлээд дэмий сан явах. За тэгээ босоод одоо ажил амралтуудаа төлөвлөх юм шаардлагатай байдаг байна. За тэгээ тогтмол юм ууснараа жоохон санхүүгийн ачаал үүсгдэг. Гэхдээ одоо энэ уналтын эсрэг юм уухынхаа давуу болон сул талыг ингээд харьцуулж үзэх юм бол одоо харьцангуй одоо давуу тал нь айгүй өндөрөөр хэмжигдэж үздэг. За тэгээд одоо эпилепси унал таталт ингээ онцлогдсон байвал одоо хэрхэн сонгох вэ? Эмээ яаж уух вэ гэж бас асуудаг тийм ээ. Тэгэхээр нэг эпилепси онцлогдсноороо эхний ээлжинд одоо нөгөө үйлчлүүлэгч ар гэр нь эмчтэйг айгүй сайн зөвлөлтөөд эмийн эмчилгээгээ эхлэх шийдвэр гаргах нь айгүй чухал байдаг. Одоо би яг эмээ яг сайн уунаа гэдгийг одоо шийдвэр гаргана. За тэгээ ингээд шийдвэр гаргасны дараа тохирсон эмийг сонгож уух хэрэгтэй болдог. За тэгээ уналтын эсрэг эмийг сонгохдоо эмч нь одоо эпилепсийн одоо уналтынхаа хэлбэр, эпилепсийн хэлбэр, нас бүс, босод өвчин, эмийн гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл зэргийг одоо харгалзан үзэж одоо зөвлөдөг. За тэгтээ гэсэн хэдиж одоо зарим хүмүүс техник сонгосон юм үр дүнгүй байж болдог. Тэгэх юм бол дараагийнхаа эмээр солиод үр дүнг нь ингэж харах шаардлагатай болдог. Тэгэхээр ерөн бол эпилепси юм нь одоо бусад антибиотик ч юм уу бусад эмнүүдтэй харьцуулахад удаан хугацаанд үйлчлэгээ үзүүлж тухайн эмний одоо нөлөөг хардаг учраас одоо нэг 7 ч юм уу 10 хоног уучаал энэ юм ингэж гэж болтгоо. Дарга хойж одоо 1-2 сар уусны дараа эмийн одоо нөлөөгөө ингэж тодорхойлоод тэгээ дараагийнхаа үйлчлэхгүй байвал эмийн тунгаа нэмээд ингээд шатаар ингэж явж үздэг. Тэгээ хамгийн өндөр тун дээр очиход болохгүй бол дараагийн эмээр цолжт юм уу. Тэгэхээр ерөөсөө энэ эпилепсийн айгүй тийм удаан хугацаанд эмчтэйгээ байнгын юм холбоотой байдаг бас юм өвөрмөц бас өвчин байдаг. Тийм учраас одоо нэг эмчтэрээ одоо удаан доктортой ингээд ийм зөвлөгөө аваад явах нь бас илүү үр дүнтэй. Нөгөө эмч маань одоо ямар юм уугаад ямар үр дүн гарсангаа ингээд өөртөө ингээд анализ хийдэг учраас бас эмчтэрээ удаан хугацаагаар бас ингэж явах нь бас үр дүнтэй байдаг шүү. За тэгээд тодорхой тухайн хүн одоо эм уугаад унал таталтгүй болсон л бол ялсан багыг хизээж бүсэл гэдсэн урайг дагнаа. Тэгээ аль болох эмийг өөрчлөхөөс зайлсхийх хэрэгтэй гэд. Тэгээ одоо нэг хүмүүс маань айгүй гоё юм ингээд тохироод ингээд уугаад явж ангууд шинэ юм гарсан гэн тэр хүн ийм юм уусан гэн тэрийг ууж болох уу гэдэг. Тэгэхээр нөгөө эмүүдийн нөлөөлөх одоо нөгөө нөлөөлөл нь янз бүр байдаг учраас ерөөсөө л тохирсон л бол тэр эмийг солих гээд ах шаардлагагүй тэр эмээрээ л явж явах хэрэгтэй. За тэгээ уналтын эсрэг уух эмээг уух зарчим нь ерөөсөө л байнга тогтмол уух ёстой. За тэгээд биедээ бас авч явахгүй бол ямар нэгэн гинтийн хүчин зүйл болоод тасалдаж магадгүй. Тэгэхээр биедээ авч явна. За тэгээ гинт одоо эмээ зогсоох таслах нь уналтыг нэмэгдүүлж одоо явуулмаар эпилепси статуст оруулах тийм эрсдэлтэй байдаг. За тэгээ бусад төрлийн эм витамин нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхдээ эмчтэйгээ зөвлөлдөөд одоо энэ уналтын эсрэг эмийн харилцан үйлчлэгийг сулруулж байгаа үгүйг бас тодорхойлуулах хэрэгтэй байдаг. За тэгээ эмийн олон улсын нэршлэн ижил боловч одоо үйлдвэрлэсэн улс компани өөр болохоор өөрийн дураар солихгүй одоо эмчтэй мэдэгдэж байгаа хэрэгтэй. Тэгэхээр оригинал болон генерик эмийн бид үйлчлэх нөлөө нь ялгаатай. Одоо энэ Орос, Хятад, Солонгос бас эмнүүд маань өөрсдөө бас юм ялгаатай байдаг учраас одоо нэг төрлийн юм боловч одоо үйлдвэр одоо орон нь өөр байвал эмчтэй хэлж явах хэрэгтэй. За практик зөвлөгөө юу гэдэг вэ гэхээр ер нь эмийн жижиг савтай болох хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо эмээ уухаа мартах ууцсан эсхээс санахгүй байх тохиолдолд хэрэгтэй байдаг. Хэрвээ эм нь өөрөө юм хавтга таблеткан байвал хүн тоолоод эмээ уусан үгүйгээ бас ингээд мэдчихдэг. Тэгэхээр ингээд ажил ихтэй үедээ эмээ уусан үгүйгээ хүмүүс ингээд мартаад уулуу яалаа гэдэг. Тэгэхээр том савлгаатай эмнүүд байх юм бол дотор нь байгаа эмээ тоолж чадахгүй учраас уусан үгүйгээс ингээд сандгүй. Тэгэхээр ерөн юм жижиг одоо өглөө орой уудаг юм тасалгаатай жижиг саваа аваад явж явах юм бол тоолоод ингээд эм уусан үгүйгээ бас өөрөө юм хянаад байх боломжтой байдаг. За тэгээ утсан дээрээ эмээ уух тогтмол сэрүүлэг тавих. Тэгэхээр хичнээн хүн одоо санаж байгаа ч гэсэн бас ингээ ажил ихтэй ямар нэгэн байдлаар наашаа цаашаа явж хаар мартчихад байдаг. Тэгэхээр ерөөсөө л утсан дээрээ
одоо өдөр болгон тэм сэрүүлэг тавиал эмээ ууж авах хэрэгтэй. За тэгээ уналтын тэмдэглэл хөтлөх. Тэгээ утсан дээрээ тэм уналтын тэмдэглэл хөтлөх аппликейшн татах гэдэг. Одоо орчин үед бол тэм эпилепсийн уналт одоо тэмдэглэлдэг юм аппликейшнууд ч их байдаг. Эсвэл одоо өөрөө юм цаасан дээр яг одоо өнөөдөр би 4 мөч бүр хүчтэй чангарч татлаа. Эсвэл харьцангуй хөнгөн уллаач гэдэг юм уу. Тэднэрийгээ ингээд сайн тэмдэглэж эмчтэй үзүүлснээр одоо аль эмийн тунган нэмэх үү, аль эмийг илүү хөөх үү гэдэг одоо эмчийн тактик тус айгуу чухал одоо нөлөө одоо үзүүлдэг. За дараа нь болохоор ууж байгаа эмийнхаа зураг хэмжээ тунг утсан дээрээ хадгалах гээд. За одоо ингээд үйлчлүүлэгчдийг ингээ харахаар нөгөө хөнгөлтөө юм бичүүлгээд ирэхээр нөгөө ямар юм ууж байгаа, ямар тунгаар ууж байгаагаа ингээд юусоо бас мэдтгүү ингээд нэг цагаан юм, шар юм ууж байгаа, том юм, гонцгой юм гэдэг. Тэгэхээр эмчт нь бас тийм ямар юм ууж байгаа нь бас хэрэгтэй учраас утсан дээрээ байнгын тэмдэглэж аваад одоо аптек дээр очсон ч эмчтэй үзүүлсэн ч энэ юм ууж байгаа гэдгийг бас харуулж авах хэрэгтэй байдаг. За тэгээ 1 сарын эмийнхаа нөөцийг хадгалаа. Тэгэхээр айгүй гоё ингээд нэг эмээ уугаад докторж жоод унал таталтгүй одоо тэр нөгөө тархины цахилгаан идэвхжлийг ингээд айгүй гоё доктортой болгож жогоод эм маань ингээд тасалдаад одоо нөгөө аптек дээрээ ирдгүү ч юм уу цаанаасаа тасалдаад ахаараа ингээд гоё доктортой байсан юм дээр ингээд тоглолтол үүсгэж эхэлждэг. Тэгэхээр альва эрсдлээ сэргийлээд 1 сарын эмийг бол ингээд нөөцтэй хадгалж авах хэрэгтэй. За харин нөөцлөختөө нөгөө эмийнхаа дуусах хугацааг хараад аль болох хамгийн эрт дуусах эмээгээ төрүүлж ууж авах хэрэгтэй байдаг. За тэгээд одоо уналтын эсрэг юм ууж байхад бусад юмтай харилцан үйлчлэх үү өөр юмнуудтай цуг уул яах вэ гэхээр одоо түгээмэл хэрэглэгдэж байгаа уналтын эсрэг юмнууд ихэнх нь бусад юмнуудтай харилцан үйлчлэх нь бага байдаг. За тэгээ өөр юм хэрэглэхдээ одоо бусад мэдрэлийнхаа эмчтэй сайн зөвлөлтөөд лавлах хэрэгтэй. За тэгээ жирэмслээс хамгаалах бэлтгэл уналтын эсрэг юмын одоо төвшинг бууруулж үр нөлөөг нь бууруулдаг. За тэгээ ялангуяа эстроген агуулдаг жирэмснээс хамгаалах эмийг ламотерчинтэй ууж ивэл илүү их бас ийм нөлөө гардаг гэж судалгаануудаар бас гарсан байдаг. За мөн эсрэгээр одоо уналтын эсрэг юм ууж явах явцад бусад эмийн үр нөлөөг бууруулдаг. Одоо жишээлбэл жирэмснээс хамгаалах одоо эмийн үр нөлөөг бууруулдаг учраас одоо аль болох ерөндөг хэрэглэхийг одоо зөвлөдөг байна. За тэгээ төрөл бүрийн эмийн талаарх мэдээлэл уудсан дээр ингээл хэрэг та эпилепситэй бол эдгээр эмийг хэрэглэхгүй шүү. Одоо эсвэл эпилепсийн унал таталт үүсгэж болцсохгүй гэдэг ингээд мэдээллүүд айгүй их агуулдаг. Гэхдээ эдгээр мэдээлэл нь энэ нэмийг огт ууж болохгүй одоо зайлсхий гэсэн үг бол биш. Одоо сэрэмжлүүлэг болгож бичиж байгаа учраас одоо үнэхээр одоо өөр юм уух шаардлагатай. Тэгээд одоо эмийн хуудсан дээр нь эдгээр үдэг бичсэн байл мэдрэлийн хэмжээсээ л авлаад ууж болох үгүйгээ бас лавж асууж авах хэрэгтэй. За уналтын эсрэг юм уу бол гаж нөлөө ихтэй байдгүй яадгүй гэж бас асуудаг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө л ерөн одоо төгөөмөл хэрэглэгдэж байгаа юмнуудын гаж нөлөө нь бол харьцангуй бага. Бүр зарим юм эсрэгээрээ сэтгэлийн хөдөлгөөнийг докторжуулах, мэдрэлийн өвдөлт намдаах, мигрен өвчнөөс урьдчилан сэргийлэх төр эерэг нөлөө үзүүлдэг. За харин одоо каннабоид зэрэг одоо байгалийн гаралтай юмнууд нь ноцтой гаж нөлөө үзүүлдэг юм сөрөг нөлөөтэй бас байдаг. За тэгээ аливаа ямиг уухдаа гаж нөлөөнөөс нь сэргийлээд тунга аажмаар нэмэгдүүлэх багаар эхлэх, удаан үргэлжлүүлэх зарчмыг баримтлана. Тэгэхээр хит өндөр тунгаар уугаад эхлэх юм бол гаж нөлөө үзүүлээд эхлэх юм бол гой үйлчлдэг юм нь одоо ингээд шууд хасагдах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр аливаа ямиг уухдаа айгүй бага тунгаар одоо 7 нэг 10 хоног ингээд аажмаар тунгийн удаан хугацаанд үргэлжлүүлжээж одоо эмийгээ бас олж авдаг бахны. За эмийн тунал болохоор хүн хүннээсээ хамаарат өөр өөр байж болдог. За тэгээ зарим эм нь болохоор сэтгэл зүйн өөрчлөлт одоо ууртай бухимдалтай ч юм уу болдог. Тэгээ энэ нь бол өөртөө мэддэгдгээс илүүтэйгээр гэр бүлийн гишүүдэд нь илүү ингээ мэдрэгддэг. За хэрвээ одоо харшлын урвал ялангуяа одоо арьсны улаалт илэрх юм бол хэмжид яаралтай мэддэг шаардлагатай. Түүнээс биш өөрөө ингээ дур мэдээд харшлын юм уугаад иж болохгүй. За тэгээ вольфрат тэтгэвтэй бай загуулсан юмуд одоо харшил үүсгэх эрсдэл өндөртэй байдаг. За вольфрат нь болохоор өөрөө эйдипадаг тархмал эпилепсид илүү үр дүнтэй байдаг ч одоо хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд, өсвөр насны эмэгтэйчүүдэд одоо ингээ болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Одоо учир нь одоо ургийн гажиг үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс одоо бусад эмүүд нь үр дүнгүй байгаад байвал вольфротыг одоо аюулгүй тунгаар аль болох бага тунгаар одоо уухаас өөр аргагүй байдаг.
За тэгээ үнэлтийн эсрэг юм удаан хугацаагаар ууснаар ясны сэргижилт үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс одоо карбамазепин, оксакарбамазепин, вальпроат, пенобарбитал, фенитоин, пиримидоныг 10-аас дээш жил хэрэглэсэн 50-аас дээш насны хүмүүс 2-аас 5 жил тутамдаа ясны сэргижилтийг шалгуулах хэрэгтэй гэж үздэг байна. За тэгээ хизээ эмээ уугаа зогсоох вэ гэж бас хүмүүс их асуудаг. Тэгэхээр хэрвээ одоо эм уусноос хойш удаан хугацаагаар одоо доор хойж 3-аас 5 жил одоо унал таталт ийлэхгүй байх юм бол эпилепситэй юм залуу хүмүүс эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр эмээ зогсоож болно. За эмээ зогсоохдоо бас тухайн хүний ажил мэргэжил, машин зөөр жолооддог хэсэг, ганцаараа амьдардаг хэсэг одоо эрсдлийг бас тооцоолж эмээ хасах үгүйгээ одоо зогсоох үгүйгээ бас шийддэг. За өндөр настай хүмүүс бол эмээг насан туршдаа уухыг зөвлөдөг. За тэгээ эмийн эмчилгээ үр дүнгүй бол яах вэ гэж. Тэгэхээр хэрвээ эхний сонгосон эмийг хэрэглэсэн ч таталт илрээд байх юм бол үр дүнг харахын тулд эмийн тунг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь одоо нэмж уудаг. За тэгээ эмийг дээд хэмжээгээр уугаад татал гаж нөлөө гараад уналтын давтамж хүнд байдал нь хэвээр агаадах юм бол тухайн эм үйлчлэхгүй байна гэж үздэг. Тэгээ хэрвээ ингэж үзэх юм бол өөр эмээр солих эсвэл одоо тухайн эмэн дээрээ өөр бүлгийн эм одоо нэмж хавсарч ууж одоо болтгоо. За тэгээ зарим шинэ нэм нь болохоор зөвхөн нэмэлт эмчилгээ болгож хэрэглэхээ зөвлөдөг. Дангаараа бол эмчилгээ болтгоо. За тэгээ ихэвчлэн одоо хүмүүс маань уналтын эсрэг нэг юм уу хоёр эмийг авсарч явдаг байна. За хэрвээ эмийн эмчилгээнд уналт татал зогсохгүй бол уналт таталтайгаа одоо жоохон дасан зохицох, амьдралын чанараа сайжруулах тал дээр илүү анхаарч одоо хэрхэн одоо уналт таталттай ч гэсэн одоо амьдралын идэвхтэй амьдрах вэ гэдэг дээр одоо анхаарч эхэлэх хэрэгтэй. За уналтын эсрэг 2 болон түүнээс дээш юм уудаг. За тэгээд 2 жилээс дээш хугацаагаар унал таталт илэрсэн бол эмэн тесрэгтэй эпилепси гэж үзээд одоо бусад эмчилгээний аргуудыг одоо санал болгоод бас үздэг. За тэгээд эпилепсийн одоо мэрэгчсэн төвүүдэд нь болохоор эпилепсийн мэслэл хийх боломжтой эсхийг үнж эпилепсийн хагалгаа хийдэг. За манай Монгол Японы эпилепсийн төвөө нь мөн одоо ингээд эпилепситэй хүмүүсийг үзээд үнэлгээ хийгээд одоо эмэн тесвэртэй эпилепситэй хүмүүсийг одоо эпилепсийн хагалгаа хийх эсхийг үнэлгээ хийгээд эпилепсийн хагалгаа хийж байгаа. За тэгээд хичнээн эмээ уусан ч гэсэн унал таталтыг бас юм сэтээгч хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр эдгээрээс бидэд одоо өөрсдөө өвчин сэргийлэх боломжтой. Тэгэхээр энд нь эмээ таслах, эмээ ухаан мартах, нойргүйдэл, хит ядрах, хангалтгүй ундах, хоол сайн идэхгүй байх, удаан хугацаагаар өлсгөлийн явах, шингэн дутагдах, стресс, хэд сэтгэл хөдлөх, биений эмэрх, дааврын өөрчлөлт, бусад өвчнөр өвдөх, халуурах, гялалзсан тод гэрэл, хээхвар, телевиз, компьютер харах, согтууруулт ундаа хэрэглэх, мансууруулах хэм хэрэглэх, кофеин агуулсан хоол хүнс хэрэглэх зэргүүд одоо эпилепсийн унал таталтыг сэдрээдэг учраас эдгээрээс бидэхэд мөн урьдчилан сэргийлэх шаардлагатай. За тэгээ стресс, арх, тоглоом, хурц гэрэл, түргэн хоол, тамхи, мансууруулах бодис, зурагт зэргээс одоо аль болох өөрийгөө чөлөөлж авах хэрэгтэй шүү. За та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа. Эрүүл ирээдүг хамтдаа бүтээцгээе.